Тэ над Улаанбаатарын асуудал чинь та зөвхөн хийвэг яриад байна уу л гурилын үнээс улбалтсан байхгүй юу? Гурилын үнэ нь 6-7 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд нөлөөлөөд инфляц өсөд байна. Гурилын үнийг буулгах зорилгоор хийсэд тэрнээс та зөвхөн хийвэг яриад ич болохгүй. Тэр чинь хавар бараг тэр зуд мод чинь бараг арилж явах үед шүү дээ тэр чинь. Тэгэхээр яг зүгээр энийг л нэг талдаа л би гаргачаасаа л гэж бодож байна. Тэрнээс миний хувьд бол тэр 90-ад оны үехээр ясны гурил ижижсэн тэр үеийг монголчууд автаж болохгүй шүү дээ. Хятадаас ясны гурил оруулж ирдэг тийм үеэд авч болохгүй, өөрөөсөө гурилтай болох ёстой. Голон гагцхүү монопол гэдэг юм уу тэр нь үүсээд инфляцандаа нөлөөлөд байх тэр хэмжээнд л байхгүй юмсэл гэсэн ийм л санаагаар би бас тэрийг хэлсэн юм байна. Хоёрдугаар тэр 200 мянган атрын 4-р айныг дэмжиж байгаа. Гэхдээ бидэнд бас гашуун туршлагууд байгаа. Одоо Монгол улсын газар тариалангийн нийт одоо хинэ магадлалтай талбайн хэдэн эргэлтэнд ороод хэдэн зүгээр бизнесийн зарчмаар зарагдаад явж байгаа вэ гэдэг дээр бас яам нэг анализ хийгээсэй. Тэгээ газрын хуулиараа тарьдгүй хэрнээ нэг шон босгочгоор ашиглаж байгаа гэж үзээд хураачч болдгоо байцч болдгоо. Саяхны түүх бол халах голын 500 мянган гагийн асуудал. Яаж хэн олгосон нь мэддэхгүйгээр өнөөдөр тэр бүс нутагт ямар хуу байдал үүсгэж байгаа вэ? Та тэрэн дээр нэг анхаарна гэж хэлсэн. Тийм учраас би энэ Атрын 4-р айны одоо 200 мянган гагийн асуудалч тэр бас нэлээд ил тод яваасай. Бас тэр эндээс ашиг болдог зөвхөн газрын 8-аар хийх гэдэг тэр нөхдүүдэд бас хаалттай байгаасай гэсэн утгаараа л энийг би бас хэлээд байгаамаа гэдгийг онцолж бас хэлье. За